Бред микс гурлаа ашиглан өдөр тутамдаа идэх өндөггүй чихэрлэг багтаа цайны боовны жор оруулъя. Гурлан дээрээ бейкинг повдор, давс, сахараа хийж хутгаж холино. Дараа нь хүйтэн цэцгийн тус хийж гурландаа жиг тарааж бантагнана. Дээрээс нь хүйтэн сүү хийж зуурна. Зуурах явцдаа би сүүгээ андуурч буруу хэмжснээс болоод дахин бахан хураа гурал нэмж зуурсан. Яг тохирсон хэмжээг орцон дээр нь бичсэн байгаа шүү. Бахан хураа гурал ашиглан эвэнд оруулж нухсны дараа 1.5-аас 2 см-ийн цуцаантаа элдэж хэвлэж өгнө. Та бүхэн өөрсдийн хүссэн хэлбэрт оруулж хийж болно. Хэвсний дараа өндөгийн муу сүү түрхэж өгнө. Хүсвэл түрхгүй байсан ч бас болно. 180 градус хүртэл урдчил халаасан 100-ндаа хийж 25 минут жигнээд бэлэн болно. Гүйцэд хөрснийхэн дараа амтрахны дээрээ тагтаа савнд хадгалаарай. Эсвэл хөлдөөгөө хадгалсан ч болно.